За энэ хуулийн өрсөлдөх бас дэмжиж байгаа маа. Тэгтээ нэг засаг захиргаа нутаг дэвсгэртний удирдлага нэгжийн удирдлагын тухай хууль дээр нэг анхаармаар юм байгаа. Орон нутгийн иргэдийн хурлын одоо нэр хүнд бууцсан. Хуучин иргэдийн хурлын тэргүүд өсдөг байсан. Тэрэг зөвлөл болгоцсон. Саяхан ярьж байгаа төр ялан томилж байгаа улсуудыг одоо өндөр шалгууртаа тэр чинь төсвийн ерөнхийлөгч захирагчлаар томилогдох гэдэг байгаа шүү дээ. Тэргүүлэгчдээр оруулж төр ялны шалгалт тусгай шалгалт өгснө гэж тэгжээж хяндаг байсан. Одоо зарим засаг даргалаар шууд дээшээ явуулцдаг. Тэгээ шаардлага хангахгүй дараа нь дахин одоо соёлох асуудал гарч байгаа байхгүй юу? Тийм учраас энэ талын асуудал дээр анхаармаар юм. Орон нутгийн иргэдийн хурлын нэр хүндийг яахгүй бол одоо төсөв батлуулахдаа их хурлд адилхан зарим батлуулах юмыг иргэдийн хурлын тэргүүлэгчдээр батлуулдаг байсан байхгүй. Одоо энэ зарим засаг дарганаар дураараа дөрвиж байгаа асуудал байгаа шүү төсвийн захирагчнаар. Тийм учраас энэ талын асуудлаар отхон байр гишүүн бас анхаарад шийдэхгүй бол бас хуулийн дэслэл оруулах нь зөв баг гэж бодож байна. Хоёр дахь нэг санал байна. Засаг захиргаа нутаг дэвсгэртний удирдлагын тухай хуулийн үн дээр нутгийн өөрөө удирдах ёсон дээр жишээлбэл тусгай хамгаалалттай газрууд одоо нэг аймгийн дотор байгаа тусгай хамгаалалттай газрыг нөгөө аймгийн тусгай хамгаалалттай газарт өгчдөг. Тэгээд тусгай хамгаалалттай газрын захиргаа гэдэг баах оронтой нэмэгдсэн. Тухайн аймагт нь одоо байгаль орчны тусгай хамгаалалттай газрын захиргаа нь байж хахад дахиад нэг тусгай хамгаалалттай газрын захиргаа бий болдог. Тэгэд орон нутгад өвүүлэх талын асуудал дээр анхаарахгүй бол тийм одоо оронд бүтц орондоо тэлээ төсөв одоо хэтрэлтэй асуудал бас нөлөөлж байгаа асуудал байгаа. Энийг бас анхаарна гэдэг хэлье. Анхаарал тавьсан баярлалаа.